Эх нэгүүлсхүйг магтсан 108 шүлэгт эрдэнийн эрх хэмээх оршвэ. Наму маха гаруни гая. Эх төрөлтний замнлын үүд, эх хөлгөний агва тамга, эх бодийн цэцэн хөрөнгө, эх нэгүүлсэлд сүжиглэн мөрг муй. Бурхад бүгдийг төрүүлэгч их, бодсадва бүхний зүрхний чанд мань, бол тамтны энэгшээгүй садан, бурханлаг нэгүүлсхүү минь намайг аврагтун. Хэнэгэн гагцхүү таныг л тахиваас, бурхад бодсадва бүгдэд мөргөн, тахин үлдсэнтэй тэнцэх тул, их нэгүүлсхүй таныг магт муй бий. Бурхад бодсадва шарваг брадига нар, хаанаас мэндэлсэн уг шалтгаанаараа эцэстээ тулах үндсэн тэнцэшгүй, энэрэлт нэгүүлсэл тул таныг магт муй. Бурхны тарайн хотолж чуулганд хөрөнгө, ус, үр хэрэгтэй шиг, эхэн эцэс дунд гурвууланд хэрэг ихэт энэрэлт нэгүүлсхүйг магт муй. Эх болсон эгнэшгүй амьдтыг сансар нирваны нарийн бүдүүн аюулаас авран таалагч алимд чанарт эх нэгүүлсхүйг магт муй бий. Амьтад нисванисын эрхээр мунхарч ахуй сансрын эргүүлэгт худагт эргэх зовлон эрхэмлэн болгоогч амьтанд зоригдсон нэгүүлсхүйг магт муй. Амьтан бүхэн далайн давлгаа мэд, агшин төдийдж амран тогтдгүй, мөнх бусыг мэдрэн болгоогч номд зоригдсон нэгүүлсхүйг магт муй. Амьтан бүгд усан дах сарны тусгалыг бодит мөн гих чанараар нь хоосон чанарт оршдгийг болгоогч зоригдол үгүй нэгүүлсхүйг магт муй. Эх нэгүүлсхүйг бясалгасны чадал огоотог үйцхийн цагт элтэд төгсрөн гэгэрдэг тул та бол бурхтын энэрэлт ижээ юм. Бурхны шашинт болохын хэмжүүр нь авралт нэгүүлслэр хандах зэрэг ахимсагийн ариун чанарт оршдог тул та дээдийн номыг оршин тогтнуулагч юм. Бурхан багшийн шав нар нь нэгүүлслэр хатуужих ёсыг сахин буян ариуслийн дөрвөн цаазыг дагах тул та ховрогын үүсгэгч үндэс юм. Бурхан гэгэн шарын хөвгөн тагтааны айдсыг амьрлуулаагүй зэрэг таныг сэтгэлдээ агуулаагүй олон ялгаа ялгарсан тул аюул бүхнээс гэтэлгэгч авралт гагц их нэгүүлсгүй та минь тэнгэр тэргүүтэй амьтан бүгдийн туйлын бадта гагц аврал мөн юм. Дайснаа дарж эрдмэ төгсгсөн бурхныг хэмжээ төгөлдөр хэмээн бадлахта их нэгүүлсгүй танаар нотлоод их ухаанаар нотод буулгадаг билээ. Тийм учраас бурхан шашинл зөвхөн гэгэрхийг хүсэгчдийн замнлын дээдэд оруулагч гэлээ таны ёслууга мэрэгшихтэл харгалзах билээ. Бурхан чухаг дээдэдэл итгэх зохистойн шалтгаан нь олонч тэр дундаас хол ойр гэлгүй их нэгүүлсхүйл зөвхөн эрхэм билээ. Шалтгаан түүгээр ном хийгээд ховргыгч авралд барих зохистойг нотлож чадах тул та минь аврал мөн бусыг тэнслэн ялгах сентиг эргшээдэг билээ. Шарваг брадига архтуудад яаны хүчээр төмөн зүүн галавт оршин чадах боловч танд тэргүүнээ даатхаагүй учраа өнөд удаан амирлангуйн ангалд нойрсмуй. Төгсөрсөн бурхад бодсадва нар өөрийн эргшээх буй бүхнээ таны мутарт өргөсөн тул сансар хязгаардаж тусыг зохион оршмуй. Оюун дорой над мэтийн бодлоор хэмжихэд нэгүүлсгүй танд өөрийгөө даатхаваас цаана буй зовлон бүхнийг нааш даллах болно хэмээн эргэлзэв. Танаас бусдад жаргал ирвэс хойноос нь олон зовлон дагдаг. Харин танд зовлон учраваас хойштын зовлон бүгд зугтдаг. Альва зовлонг ай зүүн давснаар барагдан дуусах шалтгаанд хувирах тул ямарваа зовлонд тарчилсан ч та минь битгий арилгаарай. Олон төрлөختний хорт зовлонг этгэлд та минь арилгахын тулд өөртөө зовлонг үүсгдэг нь бодсадва мэдэгдаасэ мэтэ. Олон хүний амийг аварч хэлэнцэд тамд унгаахгүй тулд бусдын хорлолд өөрөө оршсон нь далайчдын манлай нинжэ жам мэтэ. Бусдын тусад аюуш тамд тарчлавч бадамт цөөрмийн галуу мэт би сэтгэлээрээ баясан сэр үзэх багтан арганд таал цор мэргэн билээ.
Сүүн далаа мэт баясалтайгаар амьтан бүгдийг авардаг байдлаа туурай мөрөнд тогтсон ус мэт амиа хичээх өжүүхэн амьрлалаар яах ч вүлээ дээ. Асар нэг үлсгүй баясгалан тохинтой ашид нөхөрлсөн золт баатрууд үйл ерөөлийн үнэнхүү бат хүчээр 6 зүйл амьтны хааж төрсөн буйны хүчээр лагшин жаргалтай мэрэгэн суу залиар сэтгэл амгалантай учир бусдын тусад сансрын хязгаарт оршивч гуниг алжаал яахан төрөх вүлээ. Нэгүүлсгүн сэтгэл таамын гагц бусдын тустал баясдаг нь гайхамшиг гэвч хариу нэхэл омог горилгүй түүнээс чүлэмж гайхамшигтай. Таны хамаг амьтныг зовлонгоос аврахыг хүсэх авир чанар нь цэцэн ээж зүдрэлт хүүгээ энэрх хайраас өөр жишил огт үгүй. Олон үртэйч өвдсөн үрдээ үлэмж шаналх ээжийн сэтгэл шиг таамын хин зүдэн ядарсан амьтан түндэл нэн их энэрэлтэй. Надмитийн эгэл төрөлтөнд өөрөөс илүү бусдыг хайрлах нь үгүй. Тиймээс таны хамаг амьтныг энэрэн хайрладаг нэг ховдож хүрэхгүй. Зовлонгоос ихэд айвч хэлэнцээс айдгүй нь бидний зан. Зовлонгоос илүү хэлэнцээс бомон хуваар илүү имэдэг нь таны авир. Нисванисын цалмаар амьтад хэдий чинээ орчлонд хүлэгдэн төдий чинээ бурхадыг та бээр орчлон хорвоод өнөд хүлнэ. Тэм тул бурхадаас жанхлан тэдгээр 3 ертөнцид оршин танд мөргөн тахидаг нь энэтхэгийн сагалтад яанчин ёс юм. Амьрлалын далайн эргүүлэгт ёроолоос амгаланд ажирсан лусын хаанигч шавийн хуурай газарт татан шадах тань шиг хүчтэй арвисч сангасва хаан буй. Бурхад амьрлалд нойрсон буй агаараас буй ухагдхууны орон бүхнийг болгоон омог атгагийг сүрээр дарах арган мэрэг нь нэгүүлсгүй хувилгаан чанар юм аа. Аимшиггүйгээр Бурхны 10 хүч зэрэг эрдмийг алтны чанарыг давтан шалган таньдаг мэт асар нэгүүлсгүй их бэлгүүнд аясаар нэжгээд үрвээс мэдэж болмой. Бусдын дурлан эрхэмлэхийн гол нь өөрийн бие шүтээнд төдийхөн бол таны таалан эрхэмлэх орн нь өөрийн шүтээн биш нь гайхам сонин. Гэвч таны таалдаг тааллаар бол өөрийн амийг зөнднөөсөр хуваас бодсадва нар өөрийн биеэр хэрхэн мянгантаа тахил өргөх вүлээ. Бусад хүмүүс өөрт нь тусалснэгч буруулан хорлолд тооцогч олон харин та бол хор хүргэгчийгч агуу тус бүтээсэнд тооцогч вүлээ. Амьтан хүмүүс өөр хоорондоо садан дайсан гэж өргөлж тэмцэн харин та бол амьтан бүхнийг гагц хүүмэд ханддаг нь юусан бэлээ. Адын өвчнөр галзуурсан эмгнийг амьтаа хинчвэ дайсан мэт хандна. Амьтан бүхнийг ажлалт ижил үгэ болгоогч аяа таны таалал гайхамшигтай билээ. Бурхад ертөнцийг өдөр шөнөгүй 6 цагаар тойлтон болгоож гэгэрлийн замналыг заан орших нь нэгүүлсгүй мэлмиг эрхшээсний гавья. Аль хэндэж та би итгэлгүй цөхрөлт амьтан бүхний аврал мөн хэмээн арслангийн дуугаар дуурсгадаг нь нэгүүлсгүй хэлийг эзэмтсэний гавья. Хүмүүн бус нугууд амьтан хүнд хүссэн зоргоор хорлох хар шидийг ховд эрдэн болгон ховирханч хайр нэгүслийн адистад ихэн гавья. Аливч хөтхөрийн зэвсэгт хүчний аимшигт мэсэн аадар бороог цэцхэн хурын намранд ховирханч нэгүүлсгүй хөө хуйг батын гавья. Амьтан хэм буй тэр бүгд л үгэ алслан хагцж чадахгүй айлаар амраг хүүмэд тэврэн энхрэлдэг нь асралт таны мутар уртын гавья. Салган татагч Бурхад амьтдыг сансрын аимшигт гяндангаас суллан гаргах гагц зөвлөн суу нэгүүлсгүй гох тэгэл юм аа. Тэм учраас амьтдыг та сансрын орчилд шунахгүй нирваны амгаланд живхгүй гутамшиг гайхамшигт оршоохгүй. Бид өөрсдийн хойх зовлонгоо бусдад тохон буруу шааж бусдын хотол чуулсан буйг булт өөрийн болгохыг хүсдэг. Харин та амгалан жаргалан бүхнээ бусдад түгээн хувааж бусдын зовлон зүдгүүр бүхнийг минийх бол тугай хэмээн бясалгадаг. ертөнцийн зовлон жаргал бүхнээс өөрийгөө инхрийлэх гэмтээ бусдыг хайрлах тус эрдэмтэйг этгэлд таал баримталдаг. Танаас бусд нь дээдсийг бишрэвч бусдыг ялган дээрэнгүй ханддаг. Харин та хамгийн бэрх хүнийгч ханцшгүй бурхад мэт хүлцэн хүндэлдэг.
Ялгуусны хотхийг бүтээхдээ Бурхан буртагт амтан хоёрлууга ажлал ивэл тэнцүүхэн үзэх ёсыг арга мэргэн ховллоор таал болгоодог. Шадагч Бурхан эгэл амьтдын буртаг хилэнцгийг усаар үл угаана, бултажгүй зовлонг мутраараа үл арилгана гэж зарлиг шаструудаа айлцсан нь буй. Нэгүүлсхүйг бясалгагч ягүзэр нь нохоон биеэс бэтэг өвчин, хүний биеэс нян өвчин зэргийг бодтоор авдаг нь юухан билээ. Тийм боловч өөр бусдын жаргал зовлонг солин аван бясалгах ягүзэрийн сарвал ухаан нь санаанд багтшгүйг сайх бурхтал болгон хардаг. Бурхан багштай сэтгэл нэгтэн тамийн тэргийг тарчлан түрэгчтэй бид бүгд сансарт орчхоор хов ижилхэн оршиж байсан атал өнөө зоригт тэрээр төгс гэгэрч өгөр бид гэгэрлээс хоцорсныг санахал төдийд их нэгүүлсхүйг сэтгэлд эс төрүүлсний ялгаа тодорно. Өөрийн төлөө бол гэмт, бусдын төлөө бол эрдэм тучир их нэгүүлсгүй танд хол ойр алаглах учиг хаанаас гарахв? Төмөн галваар тамд орших болсон тэрээр нэгүүлсхүүгэл олсны учгаар нэгэн агшиндал уйлн барагдаад 33 тэнгэрт оцсон нь сударт буй. Зовлонгийн цөмт галыг сөнөөхөд та хур их аадар адил билээ. Хэлэнц түүтгэрийг түйдэн шатаахад та галвын гал адил билээ. Хэнэгний толгоон өвчнийг арилаасаа гэж нэгүүлсэн даруйд цаглаа хэмээгчин хүү тамаас зовлгүй гэтэлсэн байхад огторгуй луга сацуу хамаг амтны олон мянган бэрхшээл зовлонг арилгахыг нэгүүлсэж бясалгасны ариун буйны хурыг хэрхэн хэмжих вүлээ? Зуухан наст 5 сөвт зүдэр муу цагийн хүмүүсийг сайн цагийн бодисдва нар нь сургахад бэрх гэж зөнд нь орхив. Тэр үед жамцтул бярман их нэгүүлсгүй баатарлаг залиар 500 ерөөлийг тайлбан номхрох ховд гэж сайшаан таалсанд амгаланд ажирсан Ратнахри тэргүүтээ 10 зүгийн бурхад бодисдва нар аль нь түүнд эрдэнэт цагаан лян хадил агуу сайшаалын цэцхэн эрхийг өргөсөн. Эдгээр бүгд нь их нэгүүлсхэн эрдмийг өгүүлсэн цадиг мөн тул та минь 3 цагийн бүх бурхтын анхны багш нь үнэн хүү мөн юм аа. Тэр бээр майдрын гэгэнээс 42 галвын сүлд бод сэтгэлийг үүсгэсэн боловч түүнээс ч эрт бурхны хутагт хүрсэн. Учир нь нэгүүлсгүй та дотоод багшийн үүрэг гүйцэтгэн төгсрөх, боловсрох, ариусгах гуравт хичээх түн гэж ихэд нандинан шамдуулсны ачаа. Бусдад тусалахыг үүргээ болгосон нэгүүлсхэн ариун санаат бодисдва нарын замнал нь эглийн оюунд багтахгүй бөгөөд адаглаад нэгэн айлзуур модны дэргэд тэргүүнээ мянгантаа өргөсөн зэрэг харах бүхэл сонсогдож зүрхний угаас аимшиг төрхөн олон. Амгаланд морилсан номын хаадын арилсан язгуурын охид хөвгүүд ариун лянхаа мэт бойжж буйг асрагч нэгүүлсгүй та торниулсан. Магад гарахын ариун санаач их нэгүүлсгүй таал бөгөөд таны нягуур нааш цааш толдох төдийн ялгаа гэж мэрэгд айлдсан. Бод сэтгэлийн галбарбаас модны ургах, орших, цэцэглэх бүгд нь уг үрийн 7 хослон холбогдсон нэгүүлсгүй үндэс батаас шалтгаална. Улимжийн чанарын уужим далайд арга мэргэн шидэт мандар баагаар ахин дахин бүлсний шимт нь аршаан нэгүүлсгүй бүрэлдэн гарна. 504 өр оллоо гэж үнэн худал хэлээж олонч их нэгүүлслийг оллоо гэж худал хэлэгчиж гарахгүй юм аа. Босод эрдмийг олсны шинжийг үзүүлэгч шөнийн од шиг их нэгүүлсэл төрсний тэмдгийг үзүүлэгч өдрийн од шиг ховор юм аа. Ийм л учраас 3000 ертөнцид эрдэнэт нэгүүлсхийн дээд сэтгэлийг эрхшээсэн төрөлтөн буйл төдийг эрхэм бэлгүүний сударт альдсан буй. Өөрийн биеийг тастан өгөхдөөч өвчөж идэгчээс нь илүү баясах нь тэрний сэтгэлд та оршсныг тэнэг цэцэн хинч ухаан чадамгүй. Гуйлгын чимээ дуулдах баяслан шарваг Брадигагийн амирлангуйд нойрссон амгалантайж харьцуулшгүй тул таныг төрлөختний манлай гэж гайхамгүй. Баатар тогсон бодисадвын чуулал хэдий чинээ хүслийн хорыг овч төдий чинээ эрдмийн өнгө тунмал бол юу тэр нь ч таны сууж явхланд чадал юм аа.
Шандман эрднээс бусд нь хувийн хэрэг төдийг л бүтээн. Сэтгснийг эргшүүлэхүйн хаан нь сансан бүхнийг зөнд нь бүтээхэд л өглөг тэргүүтээ 6 бараа мэднэ өлөг эд зэрэг төдийг л бүтээн. Их нэгүүлсэл гагц хос зорилгыг цогцоор нь бүтээн. Тийм учраас их нэгүүлсхүйн эрдэнэт чандманыг гартаа оруулвас эрхэм бурхны ном бүхэн эрэлгүй гарт ч адхагдана. Төгс гэгэрсэн бурхан гэгчинч солонгын гэрэл сүлэрсэн орноос элдв гайхам ховлол үзүүлэгч тул игэл ганцад ойлгож яахан болох. Ор нэгүслийн чанарыг орчлонг мөнхөд толдон орчигч бүхний шаналлыг ормөргүй арилгагч гэж айлджээ. Ялангуяа нэгүүлсэнгүй будда нас сүдрийнхээ 5 орчмыг золин шашин өнөд оршихын шалтгаан болгож амирлангуйн агаарт заларсан нь бид бүгдийг хэтэрхий их энэрэн болгоогч арин шингийнх тул нэгүүлсгүй сэтгэл таны ач өгүүлэхүйн орноос халин оршино. Энэрхүй мэлмигээр толдогч бурхан өөрийн алдрыг хүртэл адислаж сонорцсон хэнийч зовлон арилдаг нь хэмжижгүй их нэгүүлсхүн рэдэж чадлаа. Хотог таасан майдрын гэгэнийг шугын агуйд 12 жил бүтээсэнд учраагүй байтал хэсэгхэн зуурт зүдсэн жингэрт асар хүчтэй нэгүүлсгүй төрсөн тэр лагшинд элтэр уулдсан гэдэг. Түүнээс улбаалж нэг бурхныг бүтээхэд түмэн бурхны нягууртай учирсан ханцчгүй мэрэгэн адшаа гэгэн өөрийн наснаас 19-ийг өгн золихдоо юундж төвдөлгүй цастын оронд заларсан нь их нэгүүлсгүй хүчин давтан шашны бөгсөн цогийг бадраасан нь одоо хүртэл бөхөөгүй буйн хэний нэгүүлслийн үйлс юм бэ? Махабодсатва самбубала нэгүүлсхүйд дуршин анхааран авсанд ойр тойрондох муур чонч улаан идэг твцсэн зэрэг гайхамшиг олоон. Манзушрын ховлгаан зонхов бэр машид цөвдсөн 500-ийн сүлд ариун цаазат номлол бүтээлээр ахуй замланг чимэн зохиосон нь эрт цагт Индракетурын дэргэд алггүй нэгүслэр сэтгэлээ эзэмдүүлж дээдийн номыг зохиох ерөөлийн сайн үр иргэн боловсрсон нь тэр юм аа. Товчд орчлоос хэтийдсэн их далайд сайн чуулганы их баг мөрөн бүгдийн цудхан буухын их нь нэгүүлсхийн цас дөргөлд тулна. Нэгүүлсэх сэтгэлийн огторгойд эрдэм бүхэн багтах уужим дайдын хязгаарыг бурхтын мэлмигээр болгоолгүйгээр бяцхан зүгийг яахан харж мэдэх вүлээ? Гэвч хурийн багхан туслаар борхон бэлзуухай сэрүүцэн цэнгэх шиг их нэгүүлсхэн хэсэгхэн эрдмийг өгүүлснээр би түрхэн баяслаа. Улчир нялх ахуйгаас хэлний дөрвөн нүгэлд дадаж миний энэ нүгэлт хэл өнөөл хэрэгэ гаргуудаа. Айлан хинээц сэтгэлд төрсөн адгууслаг аминч бодолтой харшлах хагаад эрэмгийн эрийн алдар эд хавыг гаргагч их нэгүүлсгүй таныг авралд барим уу? Чин зүрхнээс гэгэрлийг хүсвэс нэгүүлсэнгүй гэгэн багшин дэргэд бардам омогт сэтгэлээ даран нэгүүлсгүй бясалгалд орший. Тэм магтсан буйны чууллаар миний үндэсэнд нэгүүлсэнгүй сэтгэл түргэн төрөн хизээч буурахгүй хөгжин дэвжих болтугай. Огторгүй сацуу амьтад зориг зогцсон чуулж их нэгүүлсхийн усан онгоцоор их бодийн далайд залахтаа мэргэн их сарт байх нь бий болтугай. Нэгүүлсэгдэхүүн болсон цөвөн цагийн нэгүүлсэл үгүй төрөлтөн бүгд нэгүүлсхийн аршаанаар сэтгэл нь нэвчэж нэгүүлсхийн бурхтын адислалд оршиг. Хэмээн их нэнжин сэтгэлтэй олон буйны садан алггүй сэтгэлтнүүдийг магтсан 108 шүлэгт их эрдний шилэн ирэх хэмээгдэх үүнийг их хөлгөний нэгүүлсэнгүй сэтгэлээр адислаж номын ёсыг өгүүлэх өчүүхэн самбааг олсон буйнт тойдын дүрст хойрго ловсон даян бэр 15 дугаар жарны тоолол 47 дахь жилийн эхний сарын эхээр их та хүрээнд данжуур эрдний иш сонсож байх ах үед сэтгэлд зураглан ургасан ёс ямар байсанчлан шиний 8-ны өдөр цаасанд бичгээр буулгав. Бас хүү үүгээр хотол амтан их хөлгөний номд агуу их сүсэг бишэрлэр хизээч үл ханан төгс эдлэх болтугай. Заваа дамдан гавж хэмээн нийтэд алдаршсан ловсон даян гигантны энхүү гайхамшигт тойрвлыг уярлын нулимс унган байж унсснаа далай багш дурссан байдаг билээ. Шарнууд овогт гаарамб эдэр бат хөрвүүлэхэд нэн хичээв.
Агуу сайн хүсэл ёроол үүгээр жишээд амьтны тусыг хэмжишгүй даянд бүтээж саманд бадрын сайн хуйлс дэлгэрснээр сав тугай, амирал тугай, зовлон шаналл бүхэн.